Энэ сарын 19-ний өдрийн байдлаар замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 66354 зөрчлийн хянан баталгаажуулаад байна. Торгуулийн төлбөрөө барагдуулаагүй иргэдийг эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг хас хүртэх арга хэмжээ авч ажиллах болсон талаар замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх хэлцээс 36 компани удирдлагад хуурамч батаан дараасан татвараас зайлсхийж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндслээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр компаниудын дотор санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудаас гадна барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 булаг сод, Монгол цонх, Азийн ирээдүй зэрэг томоохон компаниуд падаан хурамчаар үйлцээргээр шалгагдаж байгаа юм а. Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томиллоо гэж засгийн газрын хэвлэл мэдээл олон нийтэд харилцах албанаас мэдээллээ. Энэ оны эхний 7 сарын байдлаар 1430 цаа буг тоологджээ. Цаа бугын удмын санг сайжруулах зорилгоор Турк улсын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 35 мянган Америк долларын санхүүжилтээр Оросын холбооны улсын Туваа улсаас үржлийн өсвөр насны 20 цаа буг худалдан авах гэрээ байгуулан төлбөрийг шилжүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Засгийн газрын 2008 оны 64-р тогтоолоор цөм сүргийн үржлийн төвийг татан буулгаж тус төвийн чиг үүргийг орон нутгийн захиргааны байгууллагад шилжүүлсний улмаас цөм сүргийн малын стандарт шаардлагыг хангах малын тоо толгой буурч улмаар цөм сүрэггүй болох нөхцөл байдал үүссэн гэж үзээд тус үйлдвэрийг дахин байгуулах шийдвэрийг